За засгийн газраас өргөн мэдүүлсэн хууль бол цахим мөрөөдөө тоглоом, төлбөр таавар, бооцоо тоглоомыг зохион байгуулах, тоглох, зуучлах, дэмжлэг үзүүлэх, сурталчлах бүх үйлдэлийг бүхэлд нь хориглох л зорилгоор зөвшөөрлийн хуулинд байсан хоёр зөвшөөрлийг одоо энэ зөвшөөрлийн хуулиас авч хаяад буюу бүхэлд нь хориглоё гэсэн. Зөвшөөрлийг бол нэмэгдүүлээгөө зөвшөөрлийн дог бууруулсан. Яг нь их хурлын ажлын хэсэг мэдээж ажиллаад за энэ хоёр зөвшөөрлийг бол одоо энэ зөвшөөрлийн хуулиас авч байгаа нь зөв юм байна. Гэхдээ яг энэ спорт төлбөр таавар буюу нөгөө урьдчилан үр дүнг нь мэдэх боломжтой, үр дүнд нь нөлөөлөх боломжгүй спортын тэмцээн уралдааны талаар бол одоо тусгай зөвшөөрлөлтөд үлдээе гэдэг энэ санал санаачлагыг гаргаад явж байгаа гэж би ойлгож байгаа. Тэгэхээр их хурлын ажлын хэсгийн энэ бол санал. Тэгэхээр мэдээж энийг их хурл шийднэ. Засгийн газрын хууль бол өөрөө бүхэлдэн цахим мөрөөдөө тоглоомыг хориглоё л гэдэг хууль шүү. Яагаад тухайн үед спорт төлбөр тааврыг үлдээж болохгүй бүхэлд нь хориглох юм бэ гэсэн бэ гэхээр спорт бооцоо тоглоом гэдэг нэрийн дор цахим мөрөөдөө тоглоомын шинж агуулсан үйлдэл, үйл ажиллагааг зохион байгуулдаг, сурталчилдаг, дэмжлэг үзүүлдэг үйлдэлүүд тогтоогдод байна гэж. Гүйцэтгэх засаглал бол ажиллаа хийгээд энэ төрийн албан хаагч нарыг наад мөрөөдөө тоглоом дээр анхаарал тавиа, ажиллаа гэхээр өөдөөс хууль яриад байгаамаа. Тийм учраас нэг яралтайгаа ормоор барьсан юм аа. 4-р сарын 4-ний өдөр их хурл хилцэх хэсгээ яг дэмжсэн өдөр. 5-р сарын өнөөдөр 6-ны өдөр. Энэ хооронд 16.6 сая Америк доллар зөвхөн энэ One X-Bet чи гарчлаа. Тэр нэг их хурл ажлын хэсэг байгуулад анхааралтай ажигласаар байтал энэ олон айл өрхийн амьдрал хүнд боллоо штэ. Тэгээд 7 хоногор сунгаад байх нь биднэрт нэг асуудалгүй юм шиг мөртлөө цаана энд нөгөө нэг агуулга нь айгүй том байна. Засгийн газар ажиллаа их. Тийм учраас хурдан хугацаанд энэ хуулийг гаргаад хуулийнхын дагуу ажиллаа хийх энэ дээр хязгаарлах боломж олцоог энэ төрийн албан хаагч нарт олгож өгөөч л гэж би хүсэж байна. Гэхдээ энэ хэрвээ ажлын хэсгээс гаргасан санал дэмжигдээд ингээд явбал үүн дээр сайн зориг гишүүний хуулийг одоо яаралтаа оруулж ирээд хилцээд явж байгаа хооронд бол зөвшөөрөл олгохдохгүй байх эрх зүйн зохицуулалтаа. Дээрээс нь зөвшөөрлийн зөвлөлийг ахалж байгаагаа өөр миний зүгээс зөвшөөрлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслээд хууль зүйн яамд яг одоо бичиг хургуулсан байна. 6 сар зөвшөөрөл олох асуудал байхгүй шүү. Зөвшөөрлийн зөвлөл дүгнэлтээ гаргацсан шүү гэдэг. Тэгэхээр нэг талтаа гаргаад хугацаа алдмаарг байна л гэдэг.